Монгол Улсын ерөнхийлөгчийн 158 дугаар зарлагт номын баярын өдрийг тэмдэглэх ном хэвлэлийг зурчлах уншлагыг дэмжин түгээн дэлгэрүүлэх тухай заасны дагуу илүү их унши их дэлхийг хайрлын урайнд ор Өмнөг аймаг 39 дахь номын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн номын баярыг Цөлжилтийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын 17 дугаар баг хурал болох гэж байгаатай холбогдуулан байгаль их дэлхийг хайрлах иргэд олон нийтийн санаачлагыг дэмжих чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулж ажиллажээ. Жишээ нь номын баярын үйл ажиллагааны үеэр дасгалгааны цэцэг тариалдаг иргэдийг оролцуулж үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна. Үндэсний бичиг соёл намын өдрүүд намын баярынхаа арга хэмжээг өнөөдөр эхлүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд уншдаг хүүхэд багчууд иргэдийг урамшуулн шагнахтаа бичиг үсгийн түгээнэлгэрүүлж байгаа энэ хүмүүсээ алдаршуулах, зохиол бүтээлийг сурталчлах, ном хэвлэлийг олон нийтэд танилцуулах үндэсний бичиг соёлын түгээнэлгэрүүлэх чиглэлээр олон ажил арга хэмжээнийг зохион байгуулж байна. Сургуулиуд за мөн одоо цэцэрлэг төл төр унших юм арга хэмжээний зохион байгуулагдаж байна. Маш олон уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэгээд уншсан хөгждөг гэдэг. Тэгээд хүүхэд багчууд ард иргэд гэр бүлээрээ уншдаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаад одоо маш их баяртай байгаа. За мөн манай Өмнөг аймгийн утга зохиолын салбарын бас зохиолчд маань бас маш сайхан олон номынхон баярыг хийж, номынхоо нээлтийг хийж байна. Үндэсний бичиг соёл номын баярын өдрийн хүрээнд Өмнөг аймгийн зохиолч Яруу найрагчид өөрийн ном зохиолоо уншигч иргэдэд дэлгэн гарын үсгтэй номын худалдааг зохион байгуулжээ. Мөн номын баярыг угтан төв номын сангаас санаачлан зохион байгуулсан нөлөөллийн уралдааны шилдэгүүдийг тодорхойлж шагнаж урамшуулжээ. 39 дахь удаагийн номын баярт Өмнөг аймгийг 12 зохиолч энэ жил шинээр номоо гарган шинэ номоор өрсөлдөж байгаа. За өнөөдрийн хувьд бол залуу зохиолч 10 дугаар ангийн Наранбаяр, за хамгийн ахмад нь гэвэл ноён сумын зохиолч Алтан гэрэл ах маань ингээд оролцож байна. Тэгээд нийт зохиолчд маань өөрийн номуудаа өмнө жил гаргасан бас номуудаа өөрсдийнхөө гарын авлагуудыг ард талд нь боршуур танилцуулах хэвээр хэвлэж тавиад ингээд номын баяртаа оролцож байна. 7 хоног тийм 10 хоног тийм бүгд л бид нар ном уншиж байдаг. Манай хүүхэд номын сантай 3 дугаарыг нэр төрлийн номтой болсон. Тэн дээр олон бат номнуудыг яг бототаар наваад ингээд зохион байгуулсан байж байгаа. Тэгээ хүүхдүүдээр ном уншиж яваарай. Та нарт мэддэг болгодог юм чинь ном шүү гэж хэлмээр байна. Манай хүүхэд болохоор 3 сарын 10-наас 5 сарын 10-ны хооронд ном өглөө уншлагын юунд явуулж ирсэн байхгүй. Тэгээд манай хүүхд чинь өглөө болгон би 8-10-аас хүргэж ирдэг. Тэгээ буцаага 9-оос авдаг. За тэнгуүтээ манай хүүхдийн өөрчлөлт болохоор маш их байгаа. За ном унших сонирхолтой болж байгаа. Хичээл дээр хүртэл ойлголцсон хүртэл бүр илүү сайжирж байгаа. Би хэд Солон гээд чүлэг дээр тэрнийг сурж байгаа. Тэрнийг маш их амар гоё байсан. Тэг багш нартаа баярлалаа. За биерийн дугуйланг ажиллаад сүүлийн 7-8 жил болж байгаа. Энэ хугацаанд хүүхэд тус бүрийг хөгжүүлэх, хичээнгүй сайхан бичих, унших тэр чадварт гар бие оролцсон хүүхдүүд маань эхнээсээ сайхан хөгжиж байгаад үнэхээр баяртай байдаг. Жилээс жилд Өмнөг аймгийн уншигчдын номын соёл ном унших дадлаа улам бүр нэмэгдэж хүүхэд багчууд номтой нөхөрлөж байгааг номын санчид онцолж байна. Гар утас захим хэрэглээ дамгаалсан энүүд номын үнц нь мэдлэгийн хүчийг ойлгон уншиж суралцж байгаа иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай юм а. Ном бол зөвхөн мэдлэг биш, хүмүүжил сэтгэлгээ зөв иргэнийг төлөвшүүлэх үндэс болж байдаг. Тиймээс ном унших дадал хвшлэн нэмэгдүүлэх хүүхэд багчуудаа ном унших үйл хэрэгт багаас нь урайлан дуудах нь чухал юм а.